Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст хэлж байна. За ойрт чинь подкаст энэ хийсэн гоо яриа хийсэн үү? Хоёр наадам гэсэн. Манай энэ сувг сонсож байгаа хүмүүстэй тэгээд хатсан маань дээр хийж түгээж авах хүсэх байна. Өнөөдрийн сэдв болохоор Өнөөдрийн нэг орж ирээд байгаа мэдрэмжүүд болохоор юу байна гэхээр нэгэнт ингээд бүр сэтгэл зүрхэн дотроо тий бүр Монгол ятга баг дэлхийг багтаасан хүмүүс байна. Бүр ингээд цээжинд нь багтаа. Бүр дотроосоо ингээд огшоод тий хийх юмаа ингээд өөрөө мэдээд байх мөртлөөсөө сүнсэн сэрчээд нь шүү дээ. сүнсэн сэрээд ингээд дотроос ингээд өгдөл ингээд гараад ингээд бүр ингээд одоо яг ингээд таналт хийгээд харахаар сэрэг бажил хагас алдсан 2 3 жил алдсан тий дотроос нь хилдэг ярьдаг тэрийг ойлгож авдаг мэдэрдэг болцсон хүмүүс заяо яг энэ чадвараа гарах гэхээр тархин дээрээ ингээд буулгаад нөө жижиг ухамцлог оруулахаар яаж гарах ухаанаа олохоо олчдаг. Тэгээ өөрөөр хэлбэл ингээд дотоод ертөнц дотор ба дэлхийг удирдах хэмжээний арга ухаанууд байгаад байдаг. Дэлхийдээ инновац өөрчлөлт хийх одоо тэр том зүйлүүд тий мөрөн санаа одоо юм мэдрэмжүүд тий өөрчлөлт хийх энэ нарийн арга ухаан техник юу гэдэг энэ бүгд байна. Харин гарах гэсэн чинь нөгөө нэг тархин дээрээ очиод тархиныхаа нөгөө жижиг ихтгэл үнэмшил тэгээд түүнээс авсан мэдрэмжүүд тэгээд сэтгэлийн шарах гэдэг энэ жижиг тойрогтой очиод жижиг тойрогоор гарах гэсэн чинь гардгүй нөгөө жижиг бие дээр очихоор гарч чадахгүй шүү дээ. Уг нь том биеийг биеээс нь орж ирээд байгаа юмсаар мэдрэмжүүд байгаа гэдэг. Тийм. Тэр нь гарах гэж гарч чаддаг нэг бүглэрсэн. Тэгээ ерөөсөө сүүлийн 1-2 өдөр яг ямар хүмүүс таалтаад байна гэхээр үнэхээр агуу зорлого тийм баг хаан хаттын хэмжээний юм дотор ботцсон. Тэгээ тэрийг гарах хийж чадахгүй. Яаж гарах вэ? Яаж энэ рүүгээ орох вэ тийм? Уг нь ингээд дотоод руугаа ингээд нэвтэрчээд тэгээ яг ингээд нэг учрын л олчвол бүх юм болох гээд байна. Гэдэг ийм хүмүүс л амирх байна. Одоо манай энэ тэг ялангуяа эх орны төлөө тэмцэгчээд байна шүү дээ. Тэг ингээд бүр ингээд дотор нь багтарч ядаад энэ улс төрийг энэ одоо төр засгийг тэг өөрчилчих тэр агуу хүсэл тэмүүлүүд нь байгаад идэв. Тэгээ яаж хийх вэ? За хийж чадж байгаанууд нь тэг үнэхээр энийг одоо гадагшлуулах арга замаа олж чадахгүй болохоор жижиг одоо үйл явдал өрнөлтөөр л гацчаад байна. Тэгэхээр одоо энэ бүглэрэл үүсгээд байгаа юм хашаад байгаа зүйлээс яаж одоо гарах вэ? Уг нь бол гоё том зорилго байгаа гэдэг тийм том мэдрэмж нь ороод ирсэн байгаа. Сүнсэн сэрчээд байгаа гэдэг. Тэгэхээр ертөө бид нэр өөрсдийнхээ тархийг өөрсдийнхээ сэтгэл зүрхний одоо жижиг тархины мэдрэмж, жижиг тархины одоо энэ үйл явцаа ажиглах хэрэгтэй. Тэр чинь одоо өөрөө чагнаад гэдэг юм гэсэн үг үү одоо чагнажтэй. Тийм хүмүүс ч одоо янз бүрээр л бас ажиллах гэхээр л одоо би одоо юу хийж юм энэ нь одоо хаан цохлоод одоо энэ ад юу өгдөөд юм чинь спорт нөгөө нэг ямар бодлоод орж ирээд байна гэж байна. Өөрөөр хэлбэл одоо бүх бясалгалын төрлүүд ажиглах санамсар гэдэг юм дээр л байдаг байхгүй. Санамсар гэхээр яг юу хэлээд байгаа юм гэхээр бид маш олон төрлийн авалтан дээр хэдэн одоо мянган удаа энэ дэлхий дээр яг л нэг сэтгэлийн шарах яг л нэг шийдэх ёстой тэгэлцэн асуудлуудаа шийдэх гэж төрдөггүй. Өөрөөр хэлбэл одоо энэ үүлийн өрийн тойрогт гацалт гэж байдаг байхгүй. Тэнгүүт бид нар энэ үйл өрийн гацалтаас гарч байж иж сая бид нар энэ жижиг тойрогт тархи маань гацгаа болж энэ тархи маань өөрийнхөө энэ дотоод оршихуу гэж
тэр дотроос нь ингээд нэгдсэн байгаа тэр сэтгэл зүрхний хэмжээгээр том сэтгэж эхэлнэ. Үүлийн үргийн тоолоос гарч иж том сэтгэнэ. Ахын тулд ажиллалт Санамсар хэрэгсэнэ. санамсар хэрэгтэй. Зүгээр одоо чинь яаж ажиглах вэ гэж штэ. Зүгээр өглөө босоод өөрийнхөө за зүгээр одоо ингээд тархиныхаа ухамсараа өөрийгөө ажиглагч сурна дээр явж байгаа. Хүн энийг зүгээр одоо өөрийгөө ажиглая гэдэг команд өгөхөд л өөрийнхөө ухамсар тий 1 2 бүр хідэн янзын одоо тоо толгоогоорч хувилсан хамаагүй өөрийгөө ажиглаж чаддаг. Ан дээр ингэж асууад байгаа. Одоо физик махан бие ажиллах уу, эсвэл орж иж бодлуудаа ажиллах уу, эсвэл мэдрэмжээ ажиллах уу? Юуг нь ажиллах юм? Бүгдийн. Зөвхөн өглөө босохдоо тэгээ яаж босдгийг, гэр орондоо яаж оршдгийг тий. Одоо юм хэцэгцтэй байдаг юм уу? Бохор байд юм уу тий? Эсвэл хамаг юм ундаас сундуу байд юм уу? Нэг зүйлийг ихлүүлчихэд би дуусгах юм уу, дуусгахгүй юм уу тий? Хүнтэй би харцахтаа ууртай байна уу, уургүй байна уу? Тэгээ би хоол идэхдээ ингээд одоо жажилж идэж гин үү, эсвэл залгиж идэж гин үү тий? Би өдөрт хэдэн удаа хөрөг жонгоолгож гин гих мэтэр. Ингээ өөрийгөө тий бүх одоо өдрийн турш тэр байтгаа зүйдэнд хүртэл ажиллаж болж байгаа. Энэ чадвар хүн болгонд байдаг. Гэтэ энийгээ хүмүүс мэддэг. Одоо тэгээ болжл өгвөл одоо аль болох бүхэл зүйлийг ажиллах нь шүү дээ. Болжл боломжтой бүх зүйлийг л тэр ажиллаж чадах хэмжээгээр дадлуулах юм гэдэг. Багаар шууд бүгдийг нэг дор ажиллах гэж байх чадахгүй шүү дээ. Болж өгвөл тэр болцооныхоо хэрээр өөрөө ажиллаад ирэх юм шүү дээ. Тийм дээ одоо хийж байгаа ажлаа би дуртай ажин уу, дургүй ажин уу тий. За одоо би яг юу сонирхоод. Тэг бүр өөрхийн амьдралын турлыг хаарлаа туугий. Тэг би багасаа юу сонирхдаг байсан. Одоо бол яг юунд тууштай сонирхолтой яваад байна. Тэрийгээ ихэд би ажаагалтай болоод өөрөө ирэхгүй цаг хугацааг өнгөрснийг мэдэхгүй тэр төвшөнд ирээд байна тий. Юу ч тохиолдсон зөвхөн нэг юм хийхэд ингээ бүх стресс тайлагдаад тий. Хичнээн ядарсан ч ядаглаа мэдхээ болчоо тий. Гих мэд ингээд ажиглаад эхлэхээр би өөрөө хийн би тий харилцаан дээр ямар байдгийг би юу хийх гэж ирсэн тий би яагаад одоо жишээ наавтайгаа ингэж муухай хайцж байна эсвэл би яагаад ээжигээ ингэж их зовоогоод байна гэдэг ч юм уу тий ингээд ийм асуудлуудыг хөндлөнгөөс гаргаж ирж ажиллаж эхэлдэг. Тэр байтгаа тий ус уухтаа би шимэж угаад байна уу? Шимж ууж ил би яагаад шимж байгаа юм тий? Эрүүл мэндэд усаа ингэж шимээд байгаа юм уу? Эсвэл би өөрөө ирэхгүй шимээд угаа сурцсан юм уу? Гэх мэтчлэн. Тэгээд дараа нь өөрлөгөө дотоодоос чагнаж эхэлнэ. Дотоод ажиллаж эхэлнэ ш. Миний дотроос яг гадтай тий ямар дуу хоолой яриад. Би тархиараа бодож гин үү? Чин зүрх сэтгэлээрээ бодож гин үү тий? Тэг бүх юм ингээ ялгаа цагтай. Тэр байтгаа тий хүний зүрх сэтгэлний юмыг хүснэ, тархин шал өөр юм уусна. Энэ хоёр үргэлж зөрчилддөг. Яагаад энэ чинь нэг хүний бодол, нэг хүний зүрх сэтгэл бийж яагаад нэг зохилох байгаа юм. Нэг зүйлийн төлөө явах байгаа юм тий. Зөвхөн эндээс ингээд дуртай зүйлээ хийх хүсэж хахад тархин тэндээс бүх төрлийн айцыг тооцоолон бодоод өнөөдөр чи энэ ажлыг тий дургүй ажлыг сонгож харуулад энэ ажлыг хийгээд амьдрах юм бол чи хамгийн их тав тухтай айц багтай амар тайван амьдрах юм байна гэдгийг тарих гаргаж ирдэг. Амбалт систем гэж бичигээс гэдэг нэг процесс гарахгүй гол нэг том бий буюу дотоод ашгүй үргэлж эрсдлийн төлөө явдаг. Үргэлжтэй энэ амьдралд энэ ихтгэл өрөмжлөлтөд бандчихсан байгаа тэр тархины үйл ажиллагааг эвддэг. Тэгжээч тэр одоо ихтгэл өрөмжлөлийг тавилдаг байна. Дадлт гэж яг юу юм? Хүн бүх амьдралынхаа туршид бүх зүйлд дантаж амьдардаг. Тэ? Тэр гаж буруу зуршил биш байх юм шүү. Биш шүү дээ. Зүгээр л идэж ууж байгаа хэм маяга хар тэр чин данталт. Бусдаа харьцаж байгаа харьцаагаа хар тэр данталт. Тэ? Өөрхөн сэтгэж боддог тархины хайрцагуудыг хар тэд нар бүгд данталт. Энэ ийм байдлаар тэ
маш олон давталтайгаар тархитай нэг итгэл өмчлөлөөр бодож сэтгэсээр байгаа тэр итгэл өмчлөлтэй донтчихсан байдаг. Тиймээс гомдлоо гэдэг. Одоо тойрог тэрийг одоо самсараач гэж ярьдаг тийм. Гаягийн намгч гэж ярьдаг. Бидний хараа үйл өөрийн одоо тойрогт гацах гэж ярьж штэ. Тэнгүүд за одоо жишээ нь би за энэ дэлхий дээр 1000 удаа турсан. Гэхдээ би 1000 удаа шийдэж чадах ёстой байсан тэр сэтгэл зүрхний бусад хүмүүстэй холбогдсон энэ мэдрэмжтэй холбоотой одоо шарах буюу тий бусад хүмүүстэй ингээд тэгэлцсэн төвхтэй харилцаа үүсгэсэн энэ харилцаануудаа би шийдэж чадахгүй бол дахин зөв өөр төрөлд авалт хийж ажилласан яг тэр сүнсэд байсан нөгөө хүмүүстэй нөгөө сүнснүүдтэйгээ уулзаад л байдаг. Яг энэ асуудлаа шийдэх гэдэг. Асуудлаа шийдэхгүй болохоор яг л нөгөө газараа буцаад л ирэх юм шүү дээ. Тийм зүгээр л хүмүүсийн царай төрхнө өөр болсон байна. Дотоод сүнслэлийн шийдэх ёстой асуудлаа хിവэрэл хүж ирээд байна гэсэн. Тэгэнгүүт тэрийг шийдэж чадахгүй бол дахиад төрнө. Наад шин чанар нь өөрчлөгдөд байгаа бол сад агуулгууд яг хിവэр. Эн чинь өөрөө донтолтой гаж дээ. Тийм. Тэгэнгүүт одоо яг дотоод руу ингээ ороод эхлэхээр бидний энэ үйл үүрэг таарахт гацсан сансараа гаяад автцсан тий. Энэ одоо төрөл авалт алхам нь доод төсөөлөд байгаа. Үүнээс гарч чадсангууд нь дээдс эс гэдэг нь юу юм гэхээр зөвхөн нэг төрөл авалтын нэгжийг л эс гэж хэлж байгаа байхгүй. Нэг дүр авалт үү? Тийм. Тэр нь болохоор хүн дээр яаж үздэг, яаж илрээд байгаа юм. Одоо бидний сүнсний танд хийж хахад хүний тий одоо таны одоо ухамсар ухаанд юу нөлөөлж ингээ үүсгэхээр тодорхой хэмжээний доод төсөв, тодорхой хэмжээний дээд төсөв нөлөөлждөг. Доод төсөвд нь бүгд энэ одоо донтолтонд автчихсан, гацалтанд орчихсон, тойрогт гацсан яг ижилхэн мөн чанаруудыг тээцэн ийм доод төсөв 2-оос 3 хүн, 4-оос 5 хүн одоо шийдэх ёстой асуудлуудтай. Тэнгүүд дээд тэтгэл ингээд бүр биднийг энэ амьдралд ингээд бүр гүн автуулж нөлөөлдөг. Бидний зүгээр л энэ доод үйл үүрэг таг барьчдаг байхгүй. Тэрнээс ингээд толгоос хөө гарахгүй яг тэр тойрог дотор гацаагаад бидний нэг жижиг тавьт ороод тэндээ ингээд нам гацаад донтоод тэрнээс хизээж гарч чадахгүй эргэлзээр хагаад энэ төрөл авалтанд босч. Тэр нь болохоор бидний энэ биен дээр яаж нөлөөлөд байгаа гэхээр ингэж суугаад ухамсар дуу мэдрэмжийн дүү одоо бүх юмд нөлөөлж байна. Бүх юмд. Одоо нэг доодс байлаа гэхэд тэр өөрийнхөө ухамсар, ухаан, мэдрэмж бүгдийг нь мэдээлэлтэй бүгдээрээ орж ирээд тэгээд миний ухаан ухамсар мэдрэмжтэй ойлгож байгаа. Тэгвэл хүмүүсийг тандахаар яг л нэг доодсуудын мэдрэмжин дээр нам автцсан. Тэгээд тэрийг нь хэлж өгөхөөр тийм яг миний зам чанарт мөн байна гэж хэлдэг. Тэнгүүд дээд төсүүдийг нь хэлээд өгөхөөр тий. Дээдс чинь ийм чадамжтай тий. Ингээд тэр ингээ уншигтахаар ингээд ид чидийн юм шиг уншааддаг заяа. Бүх хүмүүсийг ингээд одоо завдлангаас гэтлэх чадвартай ч гэдэг юм уу тий. Эсвэл хүмүүсийн одоо энэ сэтгэлийн бодлын нөлөөллийг уншаад хэрэгтэй хэрэггүйгээ нь ялгах чадвартай ч гэдэг юм уу тий. Надад ч нэг ийм юм ороод ирсэн. Дээдс гэхэрч одоо нэг төрөл авалтанд байгаа би жижиг сүнснээс илүү өвдөлтөй илүү чадвартай аваад болохоор дээдгээ мэдэрч чадахгүй байгаа юм шүү. Одоо өөрөөс нь илүү одоо инфекцээ гэдэг хүнээс илүү дээдсийг бол одоо инфекцээ гэдэг би сүнснээс дээдс бол илүү өндөр хэмжээст байгаа шүү дээ. Тийм болохоор дээшийг харж чадахгүй тэндээ итгэж чадахгүй шүү дээ. Доодуулаад шийдэж шүү. Доодуулаас болохоор одоо инфекцээг би сүнс инфекцээ өөрөө дээр нь болохоор доодуулаад дээрээс нь харж чадаад байна. Тийм би өөрөө доод төсөөдөө харж чадаад би тэрийг мэдээ тий. Гэтэл миний ухамсар дээшээ харж чадахгүй тий. Дээдүүдээ хүлээн зөвшөөрж ойлгож мэдэрхгүй. Тэдрийг байгаа эсхийг ч мэдэхгүй бай. Гэтэл үнэхээр яг хүмүүсийн ингээд тий ухамсарын ингээ уншиж хаад дээд төсөөд бүр ингээд хангалттай хэмжээгээр орж ирсэн. Тэгээд тэд нар энэ доод төсөөдийн одоо үйл бүрийн тарихаас гарах нөлөөлөхөөр бүр амар өндөр чадамжтай, чансаатай тийм дээд төсөөд Эдгээр юм байна. Одоо
Доод төсвүүд болохоор өөрөөс нь доор болохоор аль хэдийн мэдээ мэдчихдэг. Ухамсар дээгүүр болохоор мэдээдэж шүү дээ. Зөвшөөрөл надаа ийм гаавал надаа ийм гэдэг. Надаа ингэж нөлөөлдөг. Тийм. Бай бүгд шиг 100% итгэл үнэмшил аваад дээшээ харцгаад энэ техник нь хаалтна. Харуулдгүй дотгошоо өнгөж орж чадахгүй нэг ажлыг хийхгүй шүү дээ. Хийхгүй тийм. Өөрөөр хэлбэлтэй за одоо инхцээ гэдэг хүн тэг нийтийн ухамсартай адилхан 3 дахь хэмжээсээ ухамсарт байхад надад тэг бүр ингээд 500 дахь хэмжээсийн онгодын түвшний дээд хэсүүд ороод ирсэн байхад би өөрөө 3 дахь хэмжээстэй сэтгэж автчих үед тэрийг одоо мэдэрч чадахгүй л байна. Мэдэрсэн ч тийм чадвартай гэдэгтээ итгэхгүй шүү дээ. Би ч өөрөө тэр 3 хэмжээстэй доод хэсүүдийнхэн хайцхан дотор амьдарч байгаа юм чинь тийм. За тэгээд яг ингээ хүмүүс дээд хэсгийг ингээ уншаад өгөхөөр тэд бүр ерөөсө тэрийгэ тусгаж авч чаддаггүй. За яг сонсон сэрсэн тийм. Татаадаас дуу хоолой сонсоод ингээ нэг худлаа өнө ингээ зүг замаа ингээ олохгүй явж байгаа. Үнэхээр даалт ертөнцийг гүнээ сонирхож судалж байгаа тийм. Тэгээ үнэхээр гэрлийн дайчин төлөвлөгөө мэдэрсэн ийм хүмүүс харин дээдсээ маш сонирхолтой. Бүр ингээ нэг бүрчлэн аюу өндөр ихтгэл үнэмшилтэйгээр би ингэж чадах юм байна гэж. Тэгвэл одоо яах юм бэ? Тэр нэг техникийн хаалтыг яаж авч явах вэ? Тэр ажлын хэлбэр байгаа. За бид нэр одоо ажиглаад тий бүх юм ингээд санамсар гэдэг юм мэдрэмтэй санамсараар ингээд санамсар одоо сэрэмсэртэй гэд ажиглагч төлөвтэй сэрсэн төлөвөөр харах нь шүү дээ. Урд нь л автаж зүгээр живж амьдарч байсан тийм үү? Доод хэсүүдийнх нь үл өөртөө. Тэгвэл одоо сэрсэн сансан тий өөрийгөө ажиглах гад ингээд бүр ингээд бүх ингээд одоо юугаар өндөр хэмжээний ажиглах өндөр төлөв авчихсан энэ байдлаа дээд хэсүүдтэй тушаа. Өөрийнхөө тэр дээд зан чанарууд, дээд чадамж дээрээ төвлөрч эхлэх агшнаас тэдгэрийг бид нар мэдэрч эхэлдэг. Учир нь төвлөрсөн зүйлээс мэдээл урсаж орж ирдэг. Төвлөрч харж иж тэнд байгааг нь ойлгодог. Тэ? Тэгвэл урд нь бид дээдстэйгээ мэдэхгүй явж байхад юуг нь бид төвлөрөх юм бэ? Тэгвэл дээдстэйгээ мэдчихлээ. Тэ? Ямар ч хүн миний ухамсар дотор байгаа дээдсүүдээ би мэдрээ тэ дээд чадамж өвдөл дээрээ би төвлөрөө. Тэгээд одоо энэ автаад байгаа энэ тэ доод зан чанар буюу доод татамжийн энэ сэтгэлийн шарх болгоныг үүсгэж намайг энд уяад байгаа тэ энэ бүх зүйлсээ ажиглаж санаж сэрээ санамсар одоо сэрэмсрээ өндөргсөе. Ингээд өөрөө ийм одоо юутай хүлээн зөвшөөрөлтөөр ажиглаж эхлэх юм шүү дээ. Тэгвэл үнэхээр өөрхөн доод зан чанарыг хардаг. Үнэхээр одоо гацаад байгаа гацаанууд олж мэдэрдэг. Тэрийгээ засаж чаддаг. Үнэхээр сэтгэл хөдлөлөө ажиллаж эхэлдэг. Үнэхээр бодлоо анзаарч эхэлдэг байна шүү дээ. Хамгийн наацх нь. Бясалгал ингээл одоо бүхэд ингээл нөгөө хуцаа амсвал ингээд суун гэж байхгүй шүү дээ. Энийг чинь бүр амьдралдаа хөвшүүлэх хэрэгтэй. Амьдрал өөрөө бясалгал болох хэрэгтэй байхгүй. Ингэж чадсууд бид эндээс гарнаа. Одоо өөрөөр хэлбэл хүмүүстэй уулзраад байгаа юм амаргүй харилцаануудаа зэгцэлнэ. Амаргүй харилцаа болгон бидний энэ сэтгэлийн шархыг хамгаах гэж ирсэн. Яагаад сэтгэлийн шарх хамгаалах гэдэг юм гэхээр бид нар энэ сэтгэлийн шарх гэдэг зүйлийг төгснөөсөө өдийг хүртэл энэ сэтгэл хөдлөлтөд удирдуулж амьдрах гэдэг нэг подкаст хийсэн тэрийг та хэд сонсороо тийм. Ингээд мэдрээд яг түнд удирдуулаад ухаанг өндөд автаж амьддаг байхгүй. Сэтгэлийн шарх болгон итгэл үнэмшлийн ханыг бүтээгээд шахахгүй тул одоо айцсаар бидний ингэж удирдах амьддаг. Шахахгүй байх айцсаар шүү дээ тийм. Нөгөө мэдрэмж ахиж авахгүй. Тийм. Тэгэхээр хүний сэтгэл мэдрэмж нь утлаагшаад ухамсар нь утлаа тэрнтэйг адилхан агшсан. Ингээд жижиг бие өсөж байгаа шүү дээ хөөрхөн юмтай. Уулын жижиг бие гэж байх ёсгүй. Анханасаа тий ингээд хүүхдийн 7 нас хүртэл ингээд ямар ч одоо гадны нөлөөлөлгүйгээр өөрөөр нь өсгөх юм бол тэр хүүхэд өөрөө
одоо тэр том биегээр байж болж байгаа. Гэтэл тэгээгүй. Түүнээс гадна өшөөч нэмсээр байсан. Тийм учраас одоо ингээд бүгд ингээд жижиг том биегээр ялгараад ингээд жижиг биетэй хавтаад ингээд зовчоод байна шүү дээ. Тэгвэл бид нэр одоо эгог өхүүлэх хэрэгтэй. Энэ ажиглагч байр сууриас. Эго гэдэг чинь нөгөө жижиг бие, нөгөө тархинаас үүдэлтэй мэдрэмж. Жижиг мэдрэмжтэй. Эдрийг бид нэр одоо өхүүлэх буюу яаж өхүүлэх юм гэхээр ажиглаж л өхүүл. Өө би ингэдэг юм биш үү? Өө нэг хүлээн зөвшөөрч. Өө би энэ хараа хүнтэй ийм ухаарч чинь. Яагаад ингэж ачдаг болчихов? Гээл ухаал ажиглаал тоолонд нөгөө бидний жижиг биеийн итгэл өмшил түүний мэдрэмжүүд хамгаагдаад ажиглагдаад ингээл устдаад байдаг. Хүлээн зөвшөөрөгдөд танигдаад. За ингэж эхэлснээр одоо бид нэр энэ том мэдрэмжийг гаргаж ирснээр нөгөө сэтгэл зүрхэнд багтаад энд ингээд огшоод байгаа тэр бүх зүйлийг хийж чадна. Энд хараа зүгээр нэг сэтгэл зүрхэн дотор Монгол улс багтчихдгүй юм. Их орон багтчихдгүй юм тий. Энд чинь цаанаасаа хийж чадах учраас багтчихдаг байхгүй юу? Тэгээ энийг гаргана хийн. Одоо манайхан нэг юм сонин байдаг тий. Одоо бардамнал гэж нэг айхтар зүйлсээс болоод тий. За жишээ нь насаараа сэтгэл зүйч хийсэн. Тий? Эсвэл насаараа дарга хийсэн. Насаараа бүгдийг өдөрдөө явцсан. Энэ хүмүүс энэ эгоноос гарч чадахгүй хамгийн их одоо автдаг нь. Тэ бүгдийг хийж чадж гин, бүгдийг нь удаж гин, бүгдийг ингээ хянж гин тий. Бүгдийг нь мэдж гин. Уучлаарай. Дээрээс нь бүгд тэр хүн хүлээн зөвшөөрч байна. Тэг бүгд хүлээн зөвшөөрч амар мундаг сэтгэл зүйч, амар мундаг дарга. Өөрийнх нь өгөөл хүмүүс яваад байгаа юм. Тийм. Тэгэхээр би чадж гин гэ. Тэг бүгдийг мэдээ. Тэг улам эерэн. Тэгсэн мөртлөөсөө тэр хүмүүстэй өөр асуудал. Зүгээр л сэтгэл зүрхнийхэн шарахыг зүгээр л цацж идэг заяа. Юу сэтгэл зүйч. Юу дарга. Тэд бүгдээрээ зөв жижиг биегийнхэн ангаах хэвээр асуудлаа ангаах чадахгүй ээжж зүгээр мэрэгжил эзэмшчихэд би чадчих юм яваад ш. Энд чи өөрөө хасар том төөрөдөл гацаа. Тэ? Энэ бол одоо намаагийн намар нууцсан хэлбэр ахна ш. Тэгэд нэг зүйлийг хэлгээтэй. Би чадчихин гэж бодож яваа. Эгогоо өртсөн бардамналтай байгаа хүмүүсээ та эдийн дотор үүнээс чинь илүү том зүйл байгаа. Үгээрээ л амьдраад өгч. Битгий жижиг тархиндаа гацаач. Тэ? Битгий сэтгэл хөдлөлтөө автаач. Болчихл доо гэж хэлмээр байгаа байхгүй. Тэгэхээр одоо эгог бол хамгаалтын систем жижиг биегээд өөрийн подкаст бол одоо эго жижиг бие язгуур том биегээд олон талаас нь л ярьж байгаа тийм. Нэг л мөн чанар, нэг л зүйлийг маш олон талаас нь олон угаасаа ярьж байна. Тийм. Сэргэлтийг ярихын тулд үргэлж энэ жижиг биеийн тухай л яриатай байна. Үргэлж энэ том биеийн тухай л яриатай байна. Тийм. Энийг олон өнцгөөс л харуулах гэдэг нь тийм. Гадны тайлбарлах гэдэг жишээнийг оруулах гэдэг байгаа шүү дээ. За тэгвэл тэгээд юу нэ эго яаж ажилтیں۔ Тийм. Бидний жижиг бие тарих яаж ажилтیں۔ Тархиараа бодож байх үед тархинд хийсвэр цаг хугацаа гэдэг зүйл үүсч эхэлдэг. Бидний тархи тэгж програмчлагдсан. Тийм учраас тархиараа байгаа бүх хүмүүс цаг хугацаа хүлээн зөвшөөрдөг. Цаг хугацаа байгаа юм чи орон зай үүсдэг. Тэ? Тэгээд бид нар цаг хугацаанд байдаж эхлэхээрээ өнгөрсөн лөг очиж болохгүй. Өнгөрсний алдааг давтаж болохгүй гэдэг айцтай учраас ирээдүйдээ алдаагаа давтчихад тэгээ санаа зовноод яг л нөгөө үлийн үрийн нөгөө татамжаа тий нөгөө айцын татамжаа үргэлжлүүлээд яг л нөгөө тойрогтой ахаал гацчихдаг. Тэгвэл энэ цаг хугацаа гэдэг юм чинь бидэд юу үүсгэж байгаа юм гэхээр бидний тархинд ямар одоо гажиг үүсгдэг гэхээр хүлээлтийг үүсгдэг. Хүн үргэлж ирээдүйд сайхан амьдрах болно гэдэг хүлээлттэй байдаг. Тэ? Тархиар бодож байгаа цаг хугацаа ажиллаад байгаа учраас. За тэгэнгүүт сайхан амьдрахын тулд нэг зорилго тавина.
Тэрийг хүлээн. Түүнийгээ биелүүлэх гэж хүлээнгээ ажиллана, амьдрна, зүтгэн. За энэ үед те нэг ийм зориг тавиад зөвхөн түүнийгээ хараад тэрэндээ хүлээлттэй ингэж амьдарч явах үед хүн зөвхөн тэр зоригтой төвлөрөөд тэр зоригтой нэг үр дүн гарах хэрэгтэй гэдэг хүлээлт үсгээд те дааж агалтай сайхан амьдрах хүлээлт үсгэсэн байна шүү дээ. Тэгээд түүнийгээ л одоо биелүүлэх гэж амьдардаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл те 360 одоо градус гэдэг өнцөг байхад зөвхөн тэг амьдралын нэг зорилготой нэг градусаар л харж амьдрах гэсэн үг. Нэг л юмруу харж. Энэ үед нь яах юм? Өшөө нөгөө үлдсэн те 359 өнцгөр асар их боломж болцоонод урсаж байдаг. Тэрийг олж хардггүй юм. Яагвал тэр хүн те ганц зүйл хүлээгээд тэндээ төвлөрсөн байна шүү дээ. Яг ийм хүлээлт төвлөрөлт бидний те үргэлж аз жаргалгүй амьдрахад хүргэдэг. Яагаад гэх юм? Тэр хүлээлт нь үр дүнд хүрэхгүй бол яана. Тэ? Одоо ингэж яахгүй жишээ нь манай охин ингээд төлөвлөгөөсөө шатар тоглох дуртай. Гэтэл тэр шатрыг хинж түн зааж өгөөгүй. Тэгэхэд өөр ингээд тоглох дуртай зөнгөөрөө тоглолдог. Тэгээд нэг ганц нэг тэмцээнд авсан чи амжилт үзүүлчих. Тэгээд шатраар явъя гэд одоо багшинч хэллээ би ч явуулахар боллоо. Охин ч зөвшөөрлөө. За яг нэг гой хэмнэлд орчичоод тэгсэн чинь миний охин юу гэж бодож юм гээд ичээ шатраар яваад хүчнээ цаг зарцуулаад гэсэн чи амжилтанд хүрэхгүй бол яана. Хажуугаар зөндөө боломж алдсан шүү дээ чи яг энэ рүү орчвол гэдэг айц гарч ирж шүү дээ. Энэ боломжийг тооцоолж байна. Тэ? Уг нь бол яг зөнгөөрөө л зүгээр шатраар тоглох. Юу ч бодож санах юмгүй. Ингээ бүх дэлгэмэл өнцгөрөө хараад тэ. Зүгээр л шатраа зөнгөөрөө тоглож байхад тэндээс агуу шатарчин, агуу тамирчин гарч ирэх боломжтой. Гэтэл тарих ядгүй гэхээр өдөр болгон шатар тоглох хэвээр, өдөр болгон олон нүүдэл сурах хэвээр. Тэгвэл бол чи амжилтанд хүрч чадахгүй гэдэг энэ итгэл өмчлөлийг өөртөө үүсгээд айдас үүсгээд тэгэд айдас үүсчихсэн учраас тэрнийхэн төлөө уухгүй шантаж зүтгээд тий зөвхөн одоо үнийг хийхгүй бол болохгүй гэдэг юм сэжүүр өгөөд хажуугаар нь урсах тий хүчнөө одоо ажиглалтай боломжуудыг хаяад ийм зовлон үүсгэж байгаа байхгүй чиглэлсэн. Загналтайгаар ихгүй нэ зовлонтойгоор их гэдэг тий. Зовлонтойгоор их гэдэг. Гэтэл тий бидний энэ том бие буюу зүрх сэтгэл дотоод оршиход цаг хугацаа байдгүй. Тэнд ямар ч цаг хугацаа байхгүй. Яг энэ дээр оршиж ихснээр хүн юунд санаа зовход болж эхэлдэг. Манаас ч яхаа болж эхэлдэг. Зүгээр зөнгөөрөө гарч байгаа зүйлсээ л хийж яхад болов. Тэр зүн нь тий бүр энэ оршихуйтай нэгдсэн амьдралын одоо өнгө айс тий энэ одоо амьд бүхний оршилттай нэгдсэн зүгээр л хийх ёстой юм ингээд зөнгөөрөө хийх явж хахад тэнд одоо маш их амар амгалан тайван байдал ур чадвар бэлэг ухаан тий суу авиас одоо юу гэдэг юм бүх юмдээс л гарах боломжтой байна. Тэр ихнээс нэг юм гарч ирэх. Зориг зүүн хоёроо яаж яах? Би зориг байгаа дээ үнэхээр дотоод зүүн байгаа дээ. Одоо саяны дээр тий айц давтаад тэгэхгүй болохгүй ингэхгүй болохгүй тий тэний үр дүн тавьчихдаг. За би 10 жил яг энэ шатад тоглоход би дэлхийн авраг болж чадахгүй бол болохгүй гэдэг нэг юм хүлээлт тавьсан. Хүлээлт айдсын хүлээлт тавьсан маа ч тий. Хурц чадахгүй бол яана гэдэг түмэн айц давтаж үнжин тий. Тэгвэл зөнгөөрөө байхад тэр 10 жил мэл юу ч бодохгүй заяа. Сайн тоглох уу муу тоглох уу гэж бодохгүй. Зүгээр л өөрхөн зөн хайсаараа дуртай зүйлээ хийхэд л болно. Зүгээр шатраа тоглоход л болно. Тэнгүүд одоо охиндоо зааж өгч байгаа байхгүй. Миний охин зүгээр зөнгөөрөө шатраа тоглоорой. Тэ? Чи ялсан ч болно, ялагдахгүй байсан ч болно. Хамаагүй. Зүгээр л чи тоглож аваад иргээл хэлэхэд тэгээ тоглол болчихж байгаа байхгүй. Нэг юу гэж тоглоом гэж харах гэдэг шүү дээ. Тэр нэг ажил даалгавар одоо ял гэж харахгүйгээр ял гэж харахгүй. Дуртай зүйлээрээ тоглол. Энэ дуртай зүйлээ л хийж чинь өөр амьдрал. Юу гэж хэлмээр юм. Өөрийнх нь дуртай зүйл байдаг шүү дээ. Бүр нэг
тоглоом юм шиг бүр юу ч бод сэтгэхгүйгээр цаанаас урсаж гарч идэв тийм. Тэнгүүд бас нэг аюу төвхтэй байлаа. Нийгмийн одоо бүтээгдэхүүн болцсон хүмүүс те нийгмийн одоо үзэл санаа нэгт шингэсэн сургалтаар суусан багшаар заалгасан те эцэг ихээр удирдуулсан энэ нэгт нийгэм шингэсэн үзэл бодол. Түүнээс ингээд нэг жоохон гажаад өөрийнхөө одоо дотоод ертөнцөөр амьдрах га те зөгтөө шийдвэр гаргаа явж байгаа хүмүүсийг эргэн тойронд байгаа бүх хүмүүс нөгөө нийгэм шингэсэн үзэл бодлоороо харж дүгнэж те хайрцаглах гэдэг. тэгээ нөгөө сэтгэлийн шахахынхаа мэдрэмжээр бүгдээрээ дүгнээд чи бол ийм одоо балер хүн байна. Чи бол ийм муухай сэтгэлгүйн байна те. Одоо энэ нөгөө нийгмийн хэв журмын байдлаар сэтгэхэд энэ хүмүүсийг дараад байгаа юм. Тэ? Ийм одоо нийгэмд чинь яг зөнгөөрөө байж сунагдчих айгүй хэцүү. Дүнгээс ирж байгаа хүмүүсийн хувьд бол нөгөө ард үзэгдэх зориг гэдэг тийм шүү дээ. үнэхээр төвхтэй. Гэхдээ үнэхээр дотоодоо нийцсэн үед яг энийгээ зөв гэдэгт итгэж эхэлсэн те. Үнэхээр энэ зөв байдаг. Үед энэ бол асрах зориг болж гарч ирдэг. Тэ? Энэ нийгэм итгэл үндэстийг зүгээр л яаж гарч ирнэ. Ингэж чадж байгаа олон хүн байх хийн хэрээр энэ нийгэм ч өөрчлөгдөнө. Тэр хүмүүсийн те тэр баатруудын тэр те яг өөрхөн сэтгэл зүгээрээ байх сонголттой айсан хүмүүс эдгээрийн одоо ачаар. Гэхдээ энд нэг ойлголт байгаа шүү. Жижиг биеийн зүрх сэтгэлээр явах нэг өөр. Тэ? Үнэхээр том биеийн зүрх сэтгэлээр явах бүр өдөр шөн шиг эрс дэрс ялгаатай зүйл шүү. Тийм тэрэн дээр чинь нөгөө айдас гэдэг зориг зөнгөө яаж алах вэ гэдэг чинь тэн дээр гарч ирээд байгаа шүү дээ. Тийм. Энэ болохоор тархины зориг одоо айдастай нэг юм орж ирж байна. Нөгөө тохиолдолд чинь зөн зориг гэхэд хэцүү тийм тэр бол чинь зөн өөрийнх нь өвдөл чадвар гэсэн үг шүү дээ. Тийм. Энэ чинь дахиад нэг юм орж ирээд байгаа. Хүлээлт гэдэг нэг зориг тавьсан өнө хүлээдэг гэнэ тэр ярьцлаа. Тэнгүүд одоо бүр зоригчгүй бүр яахчгүй юмаа хийдэгчгүй яах гээд байгаа ч мэддэггүй юм байж тээ. Тийш үү. Өөрийгөө ч мэдэхгүй бүр нэг хэвц одоо бүр амьдралд нэг хүлээн алдсан хүмүүс байдаг шүү дээ. Бүр яахаа мэдсэн хүмүүс зөндөө шүү дээ. За өөрөөр хэлбэл тэгээ энэ хүлээлт гэдэг байдал чинь амьдрал хүмүүст хоёр янзаар илэрдэг байгаа байхгүй. Нэг нь бол ингээд хүлээсэн зүйлээ таг зорчихсон. Тэ энэндээс ингээд буцах одоо тэрийгэ төгсгөж чадахгүй тэ жишээ нь одоо ингээд хөгшөрхийг хүсдэг хүмүүс тэ өөрөлд залуугаараа байх гал тэ 50 60 хүрчээд тэ 70 80 хүрчээд 20 амжиг хувцлал 20 амжиг нүүр амаа янзлал татаал тэ тэгэл нөө зөнгөөрөө одоо бүх хэмжээ ингээд тэ төрсөн бол ухна гэдэг зам байгаа штэ. Хүлээн үлээн зөвшөөрөхгүй тэ. Хүлээн үлээн зөвшөөрөхгүй ингээд таг ингээд залуугаараа байх гэж зурцсан. Тэр ихтгэл өмчлөлтөө ингээ өөрийгөө зовоогоод байгаа байхгүй юу? Хуучин даалгатаа хуучин нараа байх гэдэг. Тийм. Тэ. Тэгээд одоо жишээ нь ингээ зарим нэг ажил мэргэжилтэд дургуун мөртлөөсөө тэндээс таг зураад насаараа игээд. Зурцсан. Ягтвал тэнтэй би 30 хэдэн жилийн мэргэжлэр ажилласан одоо тэтгэврт гарах хэрэгтэй гэдэг нэг хүлээлт тавьсан тийм. Одоо хүмүүсийн нэг тэтгэврт гарна гэдэг үг энэ хүмүүсийг энэ амьдралд ямар их мохоо иж байна. Тэ. Тэрэ бодуулж авахын тулд тэр хүн энэ мэрэгчлэрээ те эсвэл улсад те яг хүссэн зорилгоор ажиллаж чадахгүйгээр хэдэн жил уягдах юм бэ? Энд чинь зүгээр маш тийм номой, өгөлбөхөр сул дорой те дотоодоо өхүүлсэн сэтгэлийн галгүй, итгэлийн галгүй те зүгээр энэ нийгмийн хэв журамд бүтээгдсэн зомбинууд л болчиход байна шүү дээ. Тэ? Энэ бас хүлээлт. Тэгээд яг итгэл үнжиж боддог үзэл сурталаа тавьж чадахгүй тас зурцсан. Нөгөө юу болохоор ингэж байна. Миний нөгөө түрүүн асууад байгаа юм. Одоо бүр нэг хаширч чадсан шүү дээ. А тэрийг одоо зорилгынхоо зөндөө явчихад байна шүү дээ. Тийм. Зөндөө явц одоо амьдралд одоо бүр хал үзсэн хашир суудсан гэхээс илүү нөгөө бүр хаширсан хүмүүс биш үү? Одоо ингээд өчнөө 9 шидээр нь үзээд бүр за одоо бойлоо одоо зөндөө хийж үзлээ бүр унтарсан бас хүмүүс байна. Харин тийм. Тэгвэл нэг хэсэг ингээд зурд юм байна. Тавьж чаддаг. Нөгөө хэсэг нь болохоор бүр цухтаж шээ. Нөгөө хэсэг нь те за нэг амьдралын зорилготой цогцоо загвар зүтгэсэн чинь нөгөөд нь хүслээр нь болсонгүй. За нэг удаа дахиад нэг удаа зүтгэлээ болсонгүй. Хоёр удаа те. Яагаад вэ? Зөндөө л үйл өөрийн харилцаанууд эсвэл дотоод те сүнсэн тэрийг хийхийг хүсэж болно шүү дээ. Тэ? Сэрчээд зөв одоо чиглүүлэх гээд тахтана. Шал өөр юм дээр өгдөд тахаар ч юм уу те. Юу ч хийж болно.
За ингээд хит хитэн татамжтай зорилгоо биелүүлэх гээд зорж исэн бүх юм нурж унаад тэ амьдрал нь ингээд одоо хоосорсон хүмүүс дахиж эхлэхээс айж эхэлдэг. Зорилго тавихыг хүсдэг. Тэ ингээд барьцгүй юм шиг амьдарч эхэлдэг. Тэгээд нэг одоо тэр хүмүүс чинь ингээд амьдрал өөрөө нэг хэмнэлтэй шүү дээ. За хүний биеэс 7 жилд нэг удаа өөрийгөө тэ хүний бие бүх эдсээрээ шинжлэгддэг гэх нэг амьдралын зам байна тэ. За нохой одоо 20 жил амьдардаг ч юм уу тий. Хүн бол нэг 100 насалдаг ч юм уу гэдэг ийм циклүүд байгаа ч тий. Давтамж байна тий. Тэгэнгүүт тэр давтамж болгон дээр хүний амьдрал нэг циклэнд тусаад дахиад шинэ зүйл эхлээд шинээр амьдарч явах стадил. Тэр хүмүүс тэр дуусгаас өмнө бууж өгөөд орхичдаг. Тэгэл дахиад нэг юм эхлүүлдэг. Дуусгаас өмнө бууж өгөө орхичдаг. Нөгөөдгөөс гарч чадахгүй цухтаад үр дүнг нь харж чадахгүй айгаад штэ. Ийм хүмүүс зориггүй заяа. Ийм хүмүүсийн гаас юм гарахгүй. Энэ хүмүүс зүгээр л хөвтж байхад идэж уугаад хүмүүс зүгээд за ингээд нэг үлсэхгүйхэн шиг дарахгүйхэн шиг өлбөрхгүйхэн шиг байж байгаа болов. Нөгөөд нь болохоор зорилго тавьчаад хүлээ тавиад тэжнээс гарч чадахгүй байгаа нөгөөд нь болохоор бүр юу юучгүй бас ахаа гарч чадахгүй. Тийм. Ингээл хоёулаа нэг нь хүлээлтээс айцсан нэг нь хүлээсэн зүйлээс үүдэн гарах гэж зурцсан нэг юм хоёул юм шүү дээ. Тэр энэсээ гарах юм. Энэ дээр байж байгаад хүн тархин дээр эгоогоо үрдүүл байж гин гэсэн. Энэ хараа жижиг хүлээлт гэдэг юм чинь биднийг те түрүү хэлсэн шүү дээ 360 үнцгийн ганцхан үнцгийг их л удаж 2-3 үнцгийг харуулна. Тэрийг л харуулж байна. Боломжтой том бүх боломжийг хааж байна те. Хамгийн жижигхэн амьдруулж байна хүнийг амьдралдаа хамгийн хүлээлттэй амьдардаг хүн хамгийн жижигхэн амьдардаг. Хамгийн өчүүхэн бодолтой, өчүүхэн сэтгэлгээтэй, амг ихтэй, эсвэл бүхэн цултаараа тий ямар ч одоо итгэжл байхгүй. Нэг бол бардам гарч ирээд нэг болохоор дөрөвхөс мөн ч цаах юм яг адилхан. Энэ хүлээлтэнд байгаа хүн цаг хугацаа гэдэг бол асар хүнцэнтэй. Одоо зурж байгаа хүнд. Зураагүй хүнд болохоор цаг хугацаа баг яваагүй зүгээр ингээл байж хат болоо. За тэгвэл яаж энэ хүлээлтээс гардыг? Энэ хүлээлтэнд байгаад бид нар үргэлж тархин дээрээ жижигээр байх нь шүү дээ. За хүлээлтээс гарахын тулд нөгөө болж өгвөл тэ өөрхөн дотоод ертөнцийн ухамсар дээрээс өөрийнхөө бүх амьдралын үйл явц сэтгэл мэдрэмж бодол тэ ухаан ухамсараа ажиглах хэрэгтэй. Үргэлж тэ за ядаж чадахгүй бол жижиг биегийнхаа ухаанаар өөрийгөө цаг ямагт ажиглах хэрэгтэй. Дадал болох гэдэг шүү дээ. Тийм. Өнөөдөр баг энэ дэлхийн 99% нь зүгээр автагч. Тэд ямар ч ажиглагч сургүй шүү. Ажигладаггүй. Ажигладаг цөөн хідэн хэсэг нь сэрдэг. Ажигладаг цөөн хідэн хэсэг нь сэрдэг. Ажиглахгүй бол сэрэхгүй. Сэрцнүүдэндээ ажиглалтаа нэмээд энэ чадраа нэмэхгүй л буцаад биеийн хүлээс тэ тэр нөгөө ажигладаггүй автанхаа байдал руугаа автаад сэрцнүүд нь буцаад унтчихдаг. Тэгвэл за одоо энийг нэг гоё одоо жишээгээр тайлбарлсан байдаг. Генийн төлхөн нам дээр. Хүн өөрөө зохиолч нь. Зохиолч яадаг үлээ энэ намыг дуусгах хүртэлх бүх үйл явцаар таг толгоондоо бүрэн ботцсон байдаг. Бүгдийг ингээ одоо сэтгцэн холын араагаар тий бүгдийг агуулж ухамсартаа харцсан байдаг. Тэнгүүтээ гол дүрийнхаа нөгөө жижиг дөрүүдийг үйл явдлыг хөрнүүлэхдээ цэвэр мэдрэмж ухамсартаа автаж тэрийг гаргадаг. Автаж гаргаж байхдаа өөрөө артаас нь зохиолын ерөнхий санаагаараа ажиглаж байдаг. Дүрдээ орж тэрийг чи гаргадаг шүү дээ. Тийм дүрдээ орж тэрийг гаргана. Хийж байгаа шүү дээ. Дүрдээ орж тэрний өмнөөс амьдарч ийж тэгж байхдаа өөрөө хонин үйл явдлаа бичээд явж бүрэн ажиглаа хараад зүү тогтлоо мэдээ явж байгаа юм шүү.
Ингэж чаддаг болох юм бол бид нар зүгээр дотоод ертөнц рүүгээ хоб гээл орчдөг. Энэ дотоод ертөнц рүү чинь зөвхөн ухамсараар орж болно. Өөрхөн дотоод ертөнцийн ухамсар дээр төвлөрөөд те дээд төсөөдөө ухамсараар, дээд биеийн ухамсараар бүр энэ өөрхөн дотоод том биеийн бүрэн ухамсарын нэгдмэл хэлбэрээрч бид нар шууд нэвтэрч болно. Яагаад гэвэл энэ ухамсар гэдэг зүйл чинь хизээч өгдөггүй юм. Хүн те за одоо их цай амьдарч байгаад өгөхэд миний мэдрэмж өгдөг. А миний ухамсар бол хизээч өгдөггүй. Тийм үү? Тийм. Ухамсар буюу сүнс бол хизээч өгөхгүй байна шүү дээ. Мэдрэмж бол одоо нэг цай энэ мэдрэмж энэ махан биений мэдрэмж ингээ өгчих шүү дээ. Дараа чанаас бол. Тийм. Тэгвэл те ухамсар болгоно мэдрэмжийг тэгдэг. Эсвэл ухамсарын мэдрэмжийг асаахад тэр ухамсартай холбоотой мэдрэмж шууд сэргээд одордог байхгүй. Энэ нь ингээд бид нар ингээд дээцээ буулгачаад ухамсараараа дуудаж буулгаад араас нь мэдрэмжээ нээхэд шууд те мэдрэмжээрээ яг тэр дээц ямар байгаа нь тэргээр ороод ирдэг гэсэн. Бид нар манай улаач нарт те онготой болох үйл явцаа шууд харж байгаа шүү дээ. Ухамсар мэдрэмжтэй шууд оруулж ирдэг те. А тэгвэл бид нар одоо энэ ухамсар гэдэг зүйл өөрөө ямар хүн зэнтэйг ойлгож чадах юм бол хүн дээр төвлөрөх агшнаас том биегээс жижиг биегээс том бие рүү ингээд төвлөрлөө үсгэхэд бид нар одоо дотоод ертөнцийн ухамсарыг мэдэрч эхэлдэг байхгүй. Тэгээ энэ ухамсараасаа өөрийгөө анзаарч харна гэдэг бол өөрийнхөө жижиг биег эго ямар өчүүр хүн жижиг юм тий. Тэр энэ нэг чадвар чансыг гайхахгүй дээрнээ ингээ цандаал цуучаад эсвэл бүгэлж хайчаад тэгэлдээ байж байгааг хараад үүнд автахгүй байхыг хүсэж эхэлдэг. Ингэснээр эго бүр хурдтай одоо эго нэгтгэл өмшил нуурдаг. Хүний мэдрэмж ангаагддаг байхгүй юу? Итгэл үнэмшил нуурна гэдэг нь мэдрэмж ангаагдахыг хэлнэ. Мэдрэмж ангаадаг гэдэг нь нөгөө сэтгэлийн шарах ангаагдаж байгаа. Аа тийм байж байна. Яагаад заавал бид нэг зүрхний шахахыг хангааж шин үеийн өрөөнд хороос гарч иж болох гэдэг. Хайрлах нь яагаад вэ? Тийм. За зөвхөн ухамсар те ямар ч мэдрэмж те одоо дан ухамсараар бол бид нар ингээд мэдрэхгүйгээр шууд шилжиж явцдаг байна шүү дээ. Тэгвэл одоо нөө ухамсарыг ашиглаж сураагүй. За ухамсараа ашигладаг ч гэсэн мэдрэмжээ ингэж унтраад сураагүй тий. Сэтгэлийн шархны энэ мэдрэмж чинь өвдөлтүүд ч тий. Сэтгэлийн өвдөлтүүд, энэ харилцааны өвдөлтүүд тий. Энэ дээрээ ингээд тэрийг унтраад чадахгүй автаад байгаа хүмүүс жижиг биеийн мэдрэмжэн дээр тэгэлдээд түүнийг идэвхтэй байлгаж автснаар дотоод ертөнцийнхаа мэдрэмжийг мэдэрч чаддаг байхгүй. Үй бидний том бие чинь өөрөө бас мэдрэмжтэй. Яг энэ мэдрэмжэн дээр гацаад тогтгошоор чаддаггүй гэсэн. Тийм учраас те энэ мэдрэмж сэтгэлийг ангаах нь бидний тархины хайрцаг гэдэг бас нэг том арга байхгүй. Хүн энэ сэтгэлийн мэдрэмж үүндээ автсан, сэтгэл хөдлөлтөд автсан, энэ автсан сэтгцээрээ бид нар өөрийнхөө ухамсарыг бүтээгээд сэтгэл өмчлөлөө бүтээгээд тэг ингэж жижиг бий болчиход байна шүү дээ. Энийг ангаах гэдэг гэсэн. Тийм учраас заавал сэтгэлийн шарахыг ангааж заавал энэ үйл бүрийн тарихаас гарч иж те өнөөдөр та цэвэр том биеэр оршигч болно. Болохоор энэ бүрэн орж чаддаг байх нь шүү дээ. Тийм бүрэн орж чадахгүй. Мэдрээд нэг За төлөө авч иж л орно заяа. Тийм ээ. Төлөөсөө гарчаар байхгүй нөө жижиг бие дээр иржээ. Нөгөө л нэг сэтгэлийн зовлон шахалтайгаа байгаа. Уул нь сэргэлт явцсан сэрэгцээ одоо энэ юугаар нэг замналаар сүнсний замналаар одоо зөндөөл явлаа тий. Тэгээд нөгөө нэг алдаагаа засахгүй байгаа болохоор зүрхнийхээ шарахыг ангаахгүй байгаа болохоор нөгөө нэг эзэн бие буюу жижиг бие сэтгэл хөдлөлт автал будаа хിവэрэ байгаа. Тэгэхээр сайхан байна. Тийм гараалаа. Нөгөө л нэг их зяагаад ирдэг гэдэг. Гэхдээ одоо энэ процессыг ерөөхдөө даван толж байна. Үнийг ангаах аргууд олдож байна тий. Одоо
урд нь одоо ганцаарчлсан сургалтыг 30 хоног хийдэг. Тэгээ төр хурцлсан сургалтыг тий эрчимжүүлсний 30 хоног хийдэгсэн бол одоо бараг 21 хоногт багтахаар болж байна. 21 хоногийн дотор тий эхлээд ихний 7 хоногт нь ерөөхдөө ухамсар тэлэх. Ухамсарыг тэлжээж тэр тэлцэн ухамсараар бид нэр өөрсдөө ажиллаж харж ийж. Тий? Бид нэр ажиглагч төлөв дээрээ өөрсдийнхөө сэтгэлийн шархыг хангана. Нийлж ихний 7 хоногт нь ажилалт суурийг Идэвхжүүлнэ. Ухамсарын тэлнэ. Ухамсарын тэлээд тэр зүрхний шархыг хангаах. Тэгээ ил далж ертөнц рүү ингээ орох аргыг зааж өгнө. Холбоос холболтууд сурна тий төлөө авалт дээр сурна. Үлдсэн 14 хоногт нь тий ердөөсөө энэ амьдралд яах гэж ирсэн юу бүтээх гэж ирсэн тий би энэ амьдрал одоо амьдрснаар тий юуг сурах хэрэгтэй юм сурсан зүйлээрээ би ингээд одоо өөрийгөө хэрхэн хувьсгаж идэл би ингээд шууд дотоод ертөнцөд нээчих юм тий дотоод ертөнцөд нээснээр би юуг хийвэл хамгийн хааж агалтай гэрэлтсэн эрүүл сарвал амьдртыг гэдгээ олоод тэргээ хийж идэл аяндаа миний сүнсний зарлага ил болно. Би одоо ингээд хүмүүсийг ирж байгааг харахад ер нь одоо ингээд яхад бодлон сууж байгаа ч юм уу найс нөхдөд ч юм уу өөртөө харахад ер нь бид нар бол ингээд холбогдож болоод байгаа шүү дээ. Дээш өөр хаашаа очиж болоод байгаа тийм. Холбогдоход бол одоо жинхэнэ хүн нэгтэй ягаад тэгэхээр сүнс болноос ирж өөртөө байгаа зүйл болохоор тэр нэг гацаа бодохын тархины унтраачд л орчиж чинь тийшээ. Тийм. Тэнгүүд жинхэнэ зүрхнийхээ шахыг ангаах гэдэг хамгийн том даваа хамгийн том хэцүү зүйл байна. Тийм. Тэнгүүд дараа за ер нь ингээд нэг ухамсарын ингээд сэргэлтүүд хийчихэд дараа бид тэр зүрхнийхээ шах руу орж эхэлдэг. Зүрхийн ангаана. Энэ төрөл авалтын бүх шархан ангаана. Учир шалтгааныг тайлна. Тэгээ хамгийн сүүлд нь те бид нар ингээд бүх шархаа аниулцсны дараа бид нар шууд том биегээрээ бах боломжтой болчихно. Заавал төлөв авахгүйгээр. Авахгүйгээр зүгээр байж ахтаа тэр сүнслэг том ертөнцийн чадвар чадамжинд гарах боломжтой болчихно шин. Алдаа оноо засч одоо тэр нэг тэглээдсэн зүйлээ хайцсан. Одоо тэглэх одоо санах бүч байхгүй болсон. Тэгэхээр заавал шилжилт хийх шаардлагагүй. Нэг хിവэрийг болчихлоо шүү дээ. Тийм том бигээрээ ашиг боломжтой. Ялгаа авах нь эго байхгүй болчихлоо шүү дээ. Тийм. Нөгөө зовлон гэж байхгүй болсон. Зовхоо болно. Бүх юмыг яаж агалтай хийн. Нөгөө үйл үүрэг тойрог байхгүй болчихлоо. Байхгүй. Нөгөө хүлээл цаг хугацаа байхгүй. Зөнгөрөө л амьдрах боломжтой бол. Тийм. Зөнгөрөө байгаадаа тэр одоо том багш нар одоо байдаг шүү дээ тийм. Маань ямар хүмүүс тийм байгаад байна гэвэл өөрийгөө хангацсан зүрхний шахыг хангацсан хүмүүс байна. Тийм. Өөрөөс тойргоос гарцсан цаг хугацаа мэдрэхэд байсан. Тийм. Орон зайг бас мэдэрх байж байгаа шүү дээ. Цаг хугацаа гэдэг юм арчигдахаар орон зай байхгүй болчихгоо. Бид нэр ухамсараараа мэдрэмжээрээ зөвхөн хүссэн газраа шилжилт хийдэг байхгүй. Шууд очиод мэднэ. Одоо эндээс те 10 км-ийн цаанаага хин нэг шууд мэдэрчүүлж байгаа байхгүй. Өөрөөсөө даалт ертөнцийн тэр чигтээ нээлттэй болно. Тэнгүүд даалт ертөнцид дотроо дадлага хийнэ бас. Иргэн саналт хийдэг байхгүй. Тэгээ эхлээд даалт ертөнцөөр ороод доод төсөвтэйгээ уулзна. Гая одоо тэ үйл өөрийн дот гацсан тэр олон доод төсөвтэй тэдний өмнөөс ухаарч тэдний өмнөөс одоо харилцаануудыг засаж доод төсөө хангангууд сүнс өөрөө маш их гоо дээд хэслэг болох нь шүү дээ. Тэнгүүд дээд төсөв түрүүн юу гэж хэллээ? Гаяас аль хизээний гарцсан төрөл авалтууд. Тэд маш их өндөр даалт ертөнцийн авяас бэлэг чадвартай. Тэгээд тэрэн дээрээ төвлөрөөд тэрийг мэдэрч санаж эхэлнэ. Энэ санах процесс маш сонир. Угаасаа мэддэг зүйлээ санаж эхэлдэг. Угаасаа ингэж чаддаг юм байна. Тэгэл нэг тэгээ урд нь ичэд гэдэг юм амар одоо төлөө авалт авчингууд амар гоё мэдэрчлээ гэдэг юм л тий. Дараа нь зүгээр яг энэ дээд төсвүүдийн чадамжийг мэдрээд эхлэхээр өө мэддэг юм байж байгаа юм шиг. Ямар ч тийм одоо баатамнал сэтгэл хөдлөлтэй тийм одоо зүйл татхаа болчихдог. Ингээд ингэж явж байна. Би замлаар явахгүй юм сэрцэн юм. Явахаар одоо ичэд үсээд идэв тий. Одоо шууд яваалаа одоо шууд авлаа нөгөөдөө цабуурлаад одоо амар сайхан болчихгоо. Хүмүүний шидэ хүчээр хийж гээдэг. Тэр бол тархины шунал ахгүй юу? Тэгэхээр энэ ерөөсөө энэ
замд гэдэг бол ерөөсөө өөрөө засах буюу доод төсүүдийг тэр гаяагийн тэр үеийн харгас юу нь бол өөрийгөө засах л байна шүү дээ. Тийм өөрийгөө засаж сэтгэлийн хоргоо те шунал, атаархал, бардамнал те одоо юу гэдгийг бусдыг өөрөөсөө дор тэмээ үзэх те ялгамж идэр гэдэг энэ бүх юмнасаа хүн салмагд чинь эго охин л гэсэн үг шүү. Тэгэл том бигээр очдог болсон байхад бүх юм игэл энгийн болоод тэгээ яг том бигээрээ байж байгаа хүн бүр маш игэл, маш энгийн хизээч өөртөө ийм мундаг чадвартай, ийм мундаг мэддэг болсоо заарлахгүй ямар ч тэг шаардлага байхгүй болчихдог. Тэгэхээр бас хэн хүсэнд нь энэ чадвар ирэхгүй. Тийм ээ. Тэрний шундалтай хүнд бол ирэхгүй байх нь ш. Тэр нь хүлээл тавьсан хүнд ирэхгүй байхгүй нь ш. Тэр шид үсээ даавнд ирэхгүй. Ирэхгүй. Тэг зүгээр нэг мэдрэмжийн долоонд мэдрэмжийн мэдэрч байсан зингэн. Тэр хүн тэнтэй ханчдаг заяа. Жохой мэдрэл онгойл саагаал тархин дотроо бардамнал дотроо сахчдаг гэсэн. Мэдрэмж байна уу байна тийш орж үзсэн. Мэдрэмжээс нь ингээд авцсан тий. Чадвар бас нэг хаана яаж очдөг арга ухаан байна уу байна тий. Нэг инээдтэй заяа. Яг энэ тэг бигээсээ салж чадахгүй энэ шуналтай байгаа энэ хүмүүстэй ухамсараа хэдийгээр тэлээд 3 хэмжээсээс 5 6 руу тэг онгодын хэмжээс рүү 8 10 дугаар хэмжээс ухамсартай болоод өөр хөгжүүлж болно. Гэхдээ энэ сэтгэлийн шархаа ангаагаагүй бол тий тэр хүн үүнд авцсан хэвээрээ хортой байгаа. Сэтгэлийн хоруудтай. Авталттай. Өөрийгөө удирдах чадахгүй тий. Гэхдээ ухамсар нь өөрөө 10 дугаар хэмжээст хүрсэн учраас өөрхөн одоо том бигийнхэн 10 дугаар хэмжээсийн чадамжуудыг эзэмшчихдэг байхгүй юу? Тэгээд тэрэндээ саагаад нүс хүнслэг эго гэдэг юм болоод би мэдээж чадчихин те. Өөртөө бүгдийг наагаад чамаа тэгш өнгөш шүү гэдэг сэтгэлийн хороороо хүмүүсийг хордуулаа те. Нөгөө авталтаа хийгээд ингээд буруу явчихж байгаа байхгүй юу? Чажин гэхдээ буруу байна штэ. Гэтэл тэр те тэрнээс цаадах нь мэдрэх зөндөө боломж хаач штэ. Тэрүүн дээр 10 дугаар хэмжээсийн одоо дээцүүдийн чадварт ханд чадаад тэднээсээ хүлээлтэндээ ороод ингээл зүгээр дахиад жоохон томруулсан. Гацалт орчиж байгаа байхгүй. Тэгэл нүглүүгийн тарихтай гацсан. Одоо язгуураараа ингээ оршоод сурсан хүмүүс дээр тий эгоноосоо гарч чадахгүй, жижиг биегээсээ гарч чадахгүй байгаа хүмүүсийн язгуур ирж тусламж хүсдэг том биенүүд нь ирж. Энэ үнэхээр эндээсээ гарч чадахгүй нэ, энэ баримлаасаа гарч чадахгүй. Би хийх ажлаа хийж чадахгүй тий ингээд дамнуулъя. Ажилчнуудаа туслая тий. Ингээд нэгдээ хамтрий гэд хүрээд ирдэг байна. Тий. Энэ айгуу хэцүү. Ягдвал энэ замлаар явж байгаа хүмүүс үнэхээр цөөхөн. Энэ бол дөнгөж эхэлж штэ. Энэ үйл явцад. Энийг яриад ойлгохгүй. Гэтэл ийм байдаг гэд мэдээд авчих. Ялангуяа улаач нар. Улаач хүмүүсийн ураг удмын онгодуудын төвшөнтэй хандсан хандлтаас болоод тэр улаач хүний өөрийнх нь галд оршихын тэр том биеийн уналтанд орчдөг. Өөрийг нь анзаарч мэдэхгүй тийм. Өөрийгөө мавчаад өөрийнх нь өөрхөн жинхэнэ сүнсний ажланд хийхгүй. Гацчлаа шүү дээ. Тэр ба агаа барцсан ирдэг. Тэгээ бүх хураагдаа те хэсэг ямаач гэсэн хийчээд отохыг хүсдэг. Тиймээс анхаараасай те үнэхээр мундаг охин манай улаач нар те үнэхээр бүх одоо далдын мэдрэх хүн амар мэдрэгт те онгод тэнгэрүүтэй харьцаа сурцсан. Жинхэнэ оруулаад гаруулаад сургацсан. Жинхэнэ одоо тулцсан байгаа шүү дээ. Одоо өөрлөгөө өнгө хийж. Одоо өөрхөн язгуурын дээдсүүдтэй харьцаач те. Ангаагач. Өөрийн дотоод руугаа орооч. Онгод тэнгэрүүтэй удмаа засвалсан өөрийн чинь те бас ангаасан хүн шиг хүн болох чинь тосолсон. Бүр хамгийн төхөн хүмүүс ахгүй юу? Одоо улаач нар ингээл нэг альбан тэрнцэн байна гэж яриад байгаа шүү. Тэр чинь те гаднаас нааж болно. Түүнээс гадна өөрийнх нь доод төсөөлөл ороод ирсэн шүү. Тэр удмын доод төсөв бас ороод ирсэн шүү. Засвал гадаад. Тэгэхээр нөхөөг бол туугаал
муухай юм алчиж хэл айгаал тий. Тийм биш ээ. Даалт ертөнцөө тий ямар ч альбан дэрэн одоо энэ хар сүнс гэдэг зүйлээс айхаа болчтой. Яг үүнийг мэдрээд тий даалт ертөнцийг ойлгоод эхлэхээр түүнээс айх нь ямар ч утгагүйг ойлгодог. Нүг мэдхгүй зүйлээсээ л айдаг шүү дээ. Тийм. За өнөөдөр өөр ярьж хэлэх зүйл юу? Тэгээд за яг нь манай сургалтууд сар болгоны одоо эхний 7 хоног эсвэл 10 хоног зарлагддаг. Удахгүй анхан дууны сургалт. Тэгээд 7 хоног онлайн сургалт. Энэ нь яг бодлын эзэн болоход суралцдаг юм сургалт. Даалт ертөнцтэй холбогдох арга техникээс сурна, өөртөө амгаах аргаас сурна. Тэгээд одоо төрүүлжсэн сургалт 21 оны хугацаатай. Энийг бас ингээд зарлж байгаа. Нэсэд хүртэл зарлж байгаа үү? Одоо 1 сарын 15-наас эхлүүлэхээр одоо наан бүртгэлээ нээж байгаа. 1 сарын 15 хүртэл бүртгэж шүү дээ тий. Аль дунд буюу тэр чинь юусэн шүү. За тэгвэл өнөөдрийн подкаст ингээд дуусах уу? Манайхаа сонсож байгаа хүмүүс маань YouTube сувг. Нэг юм хэлчихв. Их оронч үзэлтэй тий их орныхаа төлөө сэтгэл зүйчин цохилж байгаа дайчтай. Тэд бол гэлийн дайч. Тэд бол зүгээр нэг одоо тий унтаа хүмүүс биш. Тэд сэрсэн дотоодоос нь өдөөлттэй байгаа байхгүй юу? Тэр хүмүүс тий үнэхээр яахаа мэдэхгүй. Үнэхээр энэ байгаа чадвараа гаргах гэхээр гаргаж чадахгүй тэгэлж байгаа л манайхаар зэрэг төрөөд ирээ. Тэ бид танд нь бид угаасаа даалт ертөнцид тэ хин юмбэг ойлгоно. Таны одоо би үнэхээр их оронч уу? Тий үнэхээр эго тэ тийм мэдээд үнэхээр чин сэтгэлийн сэрсэн хүмүүсийг бол бид сэрэн хамтарч ажиллая туслая тий. Тэрийг хэлмээр. За баяртай.